За та бүхэнд орой минь төргий. Гадаад дахь монгол хэлний багш нар зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3 сэдв 11 хос хэлний хөгжил ба 2 дахь хэл эзэмшүү гэсэн сэдвээр Дорж Дэрэн багш ээлж сургалтад ороход бэлэн болсон байна. За Дорж Дэрэн багш. Сайн байцгаана уу? Миний яриа сонсогдож байна уу? Сонсогдож байна. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ хос хэлний хөгжил ба 2 дахь хэл эзэмшүү гэсэн сэдвээр ярилцсан. За өнөөдрийн сэдвийн агуулга маань болохоор эхлээд хэдүүлээ хос хэл олон хэл эзэмшүүийн ерөн суурь ойлголтын талаар товч танилцсан. За хоёрд нь болохоор хос хэл эзэмшүүийн талаараа дэлгэрүүлж танилцсан. За дараа нь бол 2 дахь хэл эзэмшүүийн талаараа дэлгэрүүлж танилцсанаа. За тэгэхээр өнгөрсөн хичээл дээр хэдүүлээ өв хэл эзэмшгүүгээ хичээл үтсэн тий. Өв хэл эзэмшгүү гэдэг хичээл дээр бол өмнө нь нэгдүгээр хэл эзэмшнэ гэж юу юм, хоёрдугаар хэл эзэмшнэ гэж юу юм тий. За өв хэл эзэмшнэ гэж юу гэлдгийн талаар бол наривчлан бол тодорхойлтод бол үтсэн байгаа тий. За тэгэхээр би тодорхойлтыг бол дахиж тавтахгүйгээр явчих. За хос хэл эзэмшнэ гэдэг бол яг энэ жишээг бол хэдүүлээ авч ярьсан тий. Тухайн хүүхэд тий одоо хүүхэд одоо хэлний болон нийгэмшлийнхээ орчинд 2 болон түүнээс дээш хэл одоо сурч эзэмшиж байгаа бол тэр бол хос хэл эзэмшиж байгаа үзэгдэл явж байна гэж бол үзээд байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр англи болон испани хэлний жишээг бол татчих авсан тий. За тэгэхээр ирвэхэ гэдэг үгийг одоо англиар хүүхэд butterfly гэдэг испанаар mariposa гэдэг ингэж хэлж байгаа энэ үйл явц маань яг хос хэлтэй хүүхдийн тархинд юу яаж бүрэлдэж тогтоод байгаа тий. За утгын хувьд байна. За эсвэл одоо юу гэдгийг дуудлагын хувьд байна. Тэр болгоныг авч үздэг гэсэн үг. За тэгвэл саяны жишээн дээр нэг талд бол англи хэллэр нэг ойлголтыг илэрхийлж байгаа үзэгдэл явж байна. За нөгөө талд бол испани хэлээр илэрхийлж байгаа үзэгдэл явж байна. За тэгвэл энэ нь яг чухам ямар үзэгдэл гэж юу н тайлбарлах боломжтой. Энэ тархинд юу н яг ямар одоо үйл явц өрнөж ийн гэсэн үг юм бэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ тий. За тэгэхээр ер нь бол 1980-аад оноос өмнө бол энэ хос хэлний асуудлыг бол маш ташаа ойлгож ирсэн гэж бол судалгаа үздэг. За өөрөөр хэлбэл юу гэдгийг тархинд одоо энэ хос хэлний үзэгдэл бол тус тусдаа яваад байдаг юм гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо нэг хэл нь тархины нэг хэсэг эсвэл нөгөө хэл нь тархины өөр хэсэгт одоо байрлаад байна ч гэдэг юм уу. Ийм ташаа ойлголтууд бол явж ирсэн. Тэгээ 80-аад оноос хойш бол энэ дээр ийм үзэгдэл бол байхгүй. Тархинд бол энэ тус тусдаа бол одоо бий болохгүй гэсэн ийм нотолгоо бол гарч ирсэн. Өөрөөр хэлбэл тархинд хоёулаа нэг хэсэгт оршид нэг үүсвэрээс бол одоо бүрэлдээд явж байгаа ийм үйл явц бол байна гэж бол шинжлэх ухаанд үздэг. За мөн нөгөө тал бас нэг ташаа ойлголтууд байдаг тий. Өөрөөр хэлбэл хоёр хэлтэй орчинд өсөж байгаа хүүхдүүд одоо юу гэдгийг тархинд одоо бас хэлний бодлон айдар явах боломжтой айдар байна гэх. Тэгэхээр энэ болгон энэгээр ингээд няцаагдсан ийм зүйл бол байдаг. За мэдээж бол одоо юу гэдэг нэг хэл эзэмшиж байгаа одоо тэр үзэгдлийг тайлбарлаж байгаа онол бол хос хэлтэй одоо хүмүүсүүдийг ойлгоход бол тохиромжгүй гэж бол энэ салбарт бол үздэг. За тэгвэл энэ яг бага насны хүүхдүүд дээр ер нь яаж тохиолдд юм бэ гэдгийг хэдүүлээ танилцъя. За нэгдүгээрт бол бага насны хүүхдэд бол хоёр хэлний дүрм эсвэл хэлний тогтолцоо
За хэлний тогтолцоо гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа тий аваа зүгээс ахуулаад үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сан гэж явж байгаа тий. За эдгээр тогтолцоог өөртөө төвөггүйгээр хөгжүүлэх эзэмших боломжтой гэж үздэг. За хоёрдугаарт тодорхой одоо нэгдүгээр хэлний буюу хэлний хөрс харьцангуй сайн тогтсны дараа хоёр дахь хэлийг бол эзэмших ийм боломжтой гэж бол бага насны хүүхдүүдээр бол үздэг. За хос хэлний хувьд бол хоёр дахь хэл эзэмших үйл явцын хувьд бол хүний амьдралын ямар ч цаг үед бол тохиолдох боломжтой. Харин хос хэлний хувьд бол шууд зэрэгцээд явах боломжтой байна тий. За хэдүүлээ энэ хоёр ялгааг ойлгохын тулд нэг товчхон бас нэг юутай танилцъя. За тэгэхээр энийг бол шинжлэх ухаанд нэгдүгээр хэл, хоёрдугаар хэл гэж нэг салгаж ялгаж үздэг. За энийг нэгдүгээр хэлээ бол L1 буюу language 1 гэдэг байгаа. За хоёрдугаар хэлээ бол language 2 буюу L2. За тэгэхээр хос хэлийг дотор нь бол 3 янз бол хуваана. За нэгдүгээрт нь нэгэн зэрэг тохиолдож байгаа хос хэлний үзэгдэл буюу одоо бидний яриад байгаа нэгдүгээр хэл, хоёрдугаар хэлийг зэрэг сурах тухай асуудал яригдж байна. За хоёрдугаарт эрт үеийн дараалсан хос хэлний үзэгдэл буюу за нэгдүгээр хэлээ эхэлж сураад хоёрдугаар хэлийг эхэлж сурж байгаа боловч хоёрдугаар хэлийг те арай бүр илүү бага наснаасаа суралцж байгаа тухай ойлголт байна. За гуравдугаарт нь хожим үеийн дараалсан байдлаар суралцдаг. Суралцах одоо хос хэлний үзэгдэл гэж хэлбэр байна. За энэ нь болохоор хоёрдугаар хэлийг өсвөр наснаасаа юм уу түүнээсээ хойш суралцах. За энэ дээр хөвчлэн ер нь бол 7-оос хойш нас гэж бол судлаачд бол бас санал нэгддэг. Тэгэхээр 7-оос хойш бол ер нь бол бас хожим үедээ орно гэж бол үздэг байна гэсэн. За тэгэхээр аль хос хэлний бүлэг тэгвэл одоо дэлхий дээр хамгийн их одоо хэмжээг эзэлж байна гэдэг дээр бас баримт бол байна. За энэ дээр бол эрт үеийн дараалсан хэлбэр бол хамгийн том хос хэлний бүлэг байна гэж үздэг. За өөрөөр хэлбэл энэ нь ихэвчлэн одоо immigration буюу нөгөө цагаачлалаас те үүдэлтэй одоо шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй ийм үзэгдэл бол илүү өрнөж байна гэж үздэг. За хос хэлэн дээр наривчилсан хэдүүлээ төрлийг нь аваад үзэх юм бол за сая би бараг ерөнхийдөө хэлжлээ те. За simultaneous буюу нэгэн зэрэг одоо тохиолдож байгаа хэлбэр, нөгөөх нь болохоор sequential буюу дараалсан маягаар. За sequential дотроо эрт үе, за эрт үеийн дараах одоо бага насны сургуулийн өмнөх насны үе, за дараа нь за арай нэг те 12 хүртэлх насны үеийг бас хамруулж авч үзээд байна. Бага сургуулийн насны үе. За тэгээд хожим үе буюу одоо өсвөр нас тэрнээс хойш одоо насанд хүрсэн үеийн хэл эзэмших ийм үйл явцаа гэж бол тайлбарладаг. За хэдүүлээ тэгвэл энэ дээр нэг ийм сонгодог жишээ байдаг. За энэ нэг Alex Rawlings гээд Oxford их сургуулийн оюутан 11 хэл эзэмшсэн тухайга BBC-д одоо ярилцлага өгсөн тэр хэсгээс нь хэдүүлээ нэг 2 минутын бичлэг байгаа үзэж сонирхъя. Hi, I'm Alex. I'm 20 years old. I'm from London y yo parlo 11 lenguas. Η μητέρα μου είναι μισή Ελληνίδα και όταν ήμουν παιδί μου μιλούσε πάντα και στα αγγλικά και στα ελληνικά και λίγο στα γαλλικά. Ich studiere Deutsch und Russisch an der Universität Oxford und dieses Jahr wohne ich 8 Monate in Jaroslawl, einer kleinen Stadt in Russland, die 300 Kilometer von Moskau liegt. Когда я был маленьким, я всегда хотел общаться на разных языках. Мы часто посещали семью моей матери в Греции. Мой отец работал 4 года в Японии. Мне всегда было тяжело, что невозможно было с другими детьми в тех странах поговорить из-за языка. Toen ik 14 jaar oud was, ging ik naar Nederland op vakantie met mijn ouders. Ik hield meteen van de taal, ofschoon ik niets kon zeggen en niets verstand. Ik besloot om de taal te leren met CD's en boeken. Toen ik naar Nederland terugkeerde, kon ik met de mensen daar praten en dat was heel leuk. Daarna heb ik Afrikaans geleerd, want ik voorzien hoe die Nederlandse taal in een ander geboorte heet. En hierdie proces vind ik baie interessant.
Para mí, lo más fácil es aprender del contexto. Yo me acuerdo más de las cosas que leo o escucho que las que veo escritas en una lista. Por ejemplo, las letras de una canción son más memorables porque se las canta y riman. Je crois que chaque langue est une autre personnalité. Et quand les personnalités de deux langues sont similaires, c'est très facile de s'embrouiller. Για μένα οι προσωπικότητες των ελληνικών και των ισπανικών μοιάζουν λίγο, αφού είναι και οι δύο πολύ ζωντανές γλώσσες και οι προφορές mοιάζουν. Maar ik verwar Afrikaans met Nederlands skaars, want alhoewel die twee talen gelijksoortig is die persoonlijkhede van die twee talen baie verskillend. Ek vind Afrikaans baie poëties en ekspressief, maar Nederlands is vir my 'n bietjie meer formeel en teruggedruk. La mia lingua preferita è il greco perché lo parlo fin dalla mia infanzia. La lingua ha un valore sentimentale per me e ho una connessione molto forte con la Grecia. У меня последний язык русский. Я изучаю его уже 1,5 года, но так как я сейчас живу в России, я бы сказал, что я скоро смогу его свободно говорить. אני כמובן רוצה ללמוד עוד שפות. יש הרבה מקומות שאני רוצה לראות ועוד אנשים שאני רוצה להיפגש. אני חושב שהשפה הבאה שלי זה הערבית. נראה לי ממש יפה ואני תמיד רציתי ללמוד אותה. אחרי רוסית, נראה לי שזה קל יותר ללמוד עוד שפות ממזרח אירופה, כמו סרבית ופולנית. Conheço meus amigos a causa dos meus idiomas. Je mehr man lernt, desto wird es leichter. Честно. За. За энэ бичгэлийг үзээд ямар сэтгэл төрөв хэдүүлээ нэг товчхон сэтгэлүүдээсээ хуваалцъя. За хуваалцах юм байна уу? Миний бодлоор англи, монгол хэл сурч байгаа хүүхдүүдийн хувьд гэх юм бол монгол хэл англи хэлээс маш өөр болохоор хооронд нь бол холихгүй байх гэж бодож байна. Тэрийг би ер нь өмнө ерөөсө бодож байгаа юм. Сая энэ хүн дээр бол гэж тий. Хоёр хэл хоорондоо жоохон төстэй байх тусмаа улам холиход илүү нөгөө нэг тий холиод идэх гэсэн шүү дээ тий. Гэхдээ Greek өөр нэг хэлэн тэр хоёрыг би ерөөсө холдоггүй яагаад тэгэхээр характер нь амар өөр идэг гэх тий характер нь өөр идэг гэдэг. тэрийг ерөөсө би яаж байгаагүй байна. Өмнө нь бодож байгаагүй юм байна. Сонирхолтой санагдлаа. За өөр сэтгэл мэдрэмжээсээ хуваалцах юм байна уу? Яг нөгөө хоббигоо олгосон хүн шиг санагдлаа. Гоё маа л гэж бодогдож байна. За өөр санал хэлэх хүн байна уу? Сүүлийн хүнийг аваад цаашаа хэвдүүл явъя. Миний хувьд багаасаа нөгөө олон хэлний орчин төсөж эхэлсэн болохоор энэс өөр хэл сурахтаас нэлээд нөлөөлсөн болов уу гэж бодож. Багаасаа олон хэлний орчин төссөн болохоор за сонирхолтой. Зөвхөн. За тэгвэл хэдүүлээ одоо яг хос хэл гэж юу хэлдэг, ямар үйл явцтай өрнөдийн талаар хэдүүлээ дэлгэрэнгүй авч үзцгээе. За тэгэхээр хос хэлний үзэгдэл гэдэг бол маш олон одоо хэлбэрээр бол өрнөн. За тэгээд хамгийн ихний хэлбэр бол мэдээж нийгмийн хүрээнд өрнөн. За тэгвэл нийгмийн хүрээнд өргөнө гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэг нутаг дэвсгэр дээр хоёр хэлийг бол хэлж гэнэ гэж байгаа. За энэ дотроо 3 хөлбөртэй. За нэгдүгээр хөлбөр нь болохоор нэг хэлээр ярьдаг хоёр нийгэм зэрэгцэн орших тухай. За хоёр нийгэм гэж хэлж байгаа маань энэ two communities гэдгийг хэлээд байгаа шүү. За жишээ нь одоо Канадын Монтреал гэдэг хот байна тий. За тэгэхэд Англи болон Франц хэлүүд бол зэрэгцэн оршиж байгаа юм байдал. За эсвэл одоо Перу улс дахь тий Кичуа болон Испани хэлүүд зэрэгэлдээ оршиж байна тий. За энэ бол колоничлалаас үүдэлтэй гэх юм уу тий. За энэ нь эхний хөлбөр ахна. Өөрөөр хэлбэл нэг хэлээр ярьдаг хоёр нийгэм. За дараа нь нийгэм бүхэлдээ хоёр хэлтэй бол байж болно. За жишээ нь Энэтхэг Африкийн
одоо олон нийгэм. Жишээ нь бол Энэтхэгт бол бас маш олон хил, Африкт бас маш олон хил байдаг мөртлөө тэнд бол хоёр хил бол зэрэгэлдээ маягаар явж байгаа жишээтэй тийм. За тэгээ бүхэлдээ одоо bilingual буюу хос хэлтэй гэж бол тооцогддог. За гурав дахь хувилбар болохоор нэг хэлтэй бүлэг. За энэ нь бол илүү ихэвчлэн давмгаалах хандлагатай. За эсвэл хос хэлтэй бүлэг. За энэ хоёр бол бас цугтаа орших буюу жишээ нь бол Wales дэх англи болон Wales хэл байна тийм. Гэхдээ англи хэл нь давмгаалаад байна, Wales хэл нь цөөнх байгаад. За ийм гурван хувилбартай бол байдаг хнэ. За тэгэхээр энийг бол нийгэм талаасаа хос хэл одоо оршин тогтнож байгаа үзэгдлээ гэж бол тайлбарладаг. За тэгвэл энэ маань хувь хүний түвшинд ямар байдаг вэ талаар авч үзье. За мэдээж хувь хүн дээр бол бас олон хэлбэрээр тохиолдно. За энэ дээр бол бас маш олон тодорхойлтыг бол шинжлэх ухаан санал болгодог. За нэгдүгээр тодорхойлт бол Bloomfield гэх судлаачийн хоёр хэлийг төрлөх мэт удирдах гэдэг энэ тодорхойлт байна. За жишээ нь энэ дээр бол нөгөө balanced bilingualism буюу тэнцвэртэй хос хэл гэдэг ойлголт бол яригддаг. За дараагийн судлаачийн төвшүүлсэн санаа бол их хэл болон хоёр дахь хэлний зарим суур мэдлэг бол цугтаа явах юм гэдэг санааг төвшүүлсэн байна. За дараа нь Hockett гэх судлаач нэг хэлний идэвхтэй чанар нөгөө хэлний идэвхгүй байдал буюу хагас хос хэл юм гэж бол тодорхойлсон байна. За дараа нь энэ хос хэлний чиглэлээр бол нэлээд алдартай судлаач гэдэг хин Швейцарын Grossian гэдэг судлаач хилцүүн дөрмийн чадвараас үл хамааран өдөр тутмын амьдралдаа хоёр хэл эсвэл одоо хоёр аялгауг ашигладаг байдлыг бол хэлнэ гэж бол тодорхойлсон байдаг. За дараа нь Монтшвил гэх судлаач 2 ба түүнээс дээш хэлний доктортой мэдлэгтэй. За энэ дээрээ бас тодорхой хэмжээний ийм хяналттай байдаг үзэгдлийг хос хэл эзэмших үйл явц гэж бол хэлээд байна. За гэхдээ төрлөх хэл бишээ гэж бол тодорхойлсон байна. За тэгэхээр хос хэлний үзэгдлийн хувьд бол бид нар бодохдоо нэлийн ховор юм байна гэж боддог. Гэхдээ бол энэ бол ерөөсөө тийм ховор үзэгдэл бол биш. За яагаад вэ гэхээр дэлхийн хүн амын бол 50 гаруй хувь нь бол хос хэлтэй гэсэн юм бол судалгаа бол байдаг. За мөн Европын 25 орны хүн амын 56% нь хоёр дахь хэлээр бол харилцааны түвшинд бол сайн харилцдаг гэсэн бас баримт байдаг. За мөн Хойд Америкт оршин суугчдын 36% нь бол хос хэлтэй гэсэн бас баримт байна. За дараа нь Аз болон Африк тивд бол хос хэлний үзэгдэл бол өндөр хувьтай байдаг гэж үздэг. За одоо дэлхий дээр улс орнуудаасаа илүү бол хэлүүд бол байна. Өөрөөр хэлбэл 193. За одоо бол баг 200 гаруй улс бол байгаа хэдий ч гэсэн тэрнийгээ хол давсан бол хэлүүд бол дэлхий дээр байна гэж бол үздэг. За зарим улс орн бол олон хэлтэй. За жишээлбэл Нигер улс гэхэд 516 хэл байж байна. За Энэтхэг улсад гэхэд 427 хэл байж байна. Бразил улс гэхэд 200 гаруй хэл бол байж тий. За энэ дотроо бол мэдээж хөвчлэн одоо lingua franca хэл буюу одоо харилцааны нэг хэлтэй. За Энэтхэгт гэхэд одоо хинди гэхэд үндсэн одоо харилцааны хэл нь бол байна. Эсвэл одоо англи хэл бол одоо үндсэн lingua franca хэл нь бол байж чичээтэй тий. За тэрийгээ дагсан өөрсдийнх нь үндэсний хэлүүд бол оршин байгааг бол бас хэлдэг бахнэ. За тэгэхээр бидний бодож ирснээс бол юу гэдэг хос хэлний үзэгдэл бол нэлээд өргөн цар хүрээтэй ийм үзэгдэл бол байх нь тий. За тэгвэл яагаад хос хэл гэж. За тэгэхээр энэ дээр бол хос хэлний одоо үүсэх гэдэг юм уу энэ одоо бүрэлдэх нөхцөл шалтгаан бол мэдээж маш олон янз. За энэ нэхвчлэн мэдээж аялах, гадаадад амьдрах, цагаачлахаас үүдэлтэй бол гарч ирж байгаа шалтгаанууд. За энэ шалтгаануудаа хэдүүлээ задлаад авч үзье. За мэдээж ажил эрхлэлтэй холбоотой, худалдаа бизнесийн одоо хөгжилтэй холбоотой бас бол гарч ирж байгаа үзэгдэл. За мөн одоо дипломат харилцаа, олон улсын одоо сэтгүүл зүгээс үзэлттэй бас гарч ирж байна гэж үзэж байна.
За мөн шашны болон улс төрийн хавчлага, зөрчил мөргөлдөөнөөс үүдэлтэй бас хос хэлний үзэгдэл бол илүү өрнөд байна гэж үзэж байна. За мөн боловсрол гадаадд суралцах асуудалтай холбогдож байна. За мөн харилцаа холбоо, за мөн холимог гэрлэлт холимог гэрлэлт гэдэг маань нэг орны хүн нөгөө орны өөр хэл соёлтой хүнтэй гэрлэх энэ үзэгдэл байна. За тухайн улс орон дох эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй одоо хүмүүсүүд дөрвж гарч байгаа ийм үзэгдэл. За тэрнээс үүдэлтэй бас хос хэлтэй болж байгаа тохиолдол тий. За мөн олон улс орн тий цагаачлалын хэлбэртэй болж байгаа. За жишээлбэл Америкийн нэгдсэн улс, Канада, Австрали, Африкийн олон орн бол одоо яг энэ цагаачлалын одоо үр нөлөөнөөс үүдэлтэй хос хэлтэй болж байгаа ийм үзэгдэл бол байна. За мөн энэ дээр бас нэг чухал санаа бол ихэвчлэн цагаагчд бол хүлээн авахч орны хэлийг бол эзэмшдэг. За мөн заримдаа уугуул оршин суугч шинэ хэлийг бол одоо суралцаж хүлээн зөвшөөрөх хандлагатай бол байдаг. За жишээлбэл Хойд Америкийн уугуул ард түмнүүд тий. За жишээ нь Америкт бол одоо яг энэ уугуул иргэдийн одоо хэлнүүд бол маш олон байдаг. За тэд нар хичнээн одоо юу гэдэг англи хэлээр ярьж байгаа ч гэсэн цаана нь одоо юу гэдэг мартагдсан байгаа. Эсвэл одоо юу гэдэг маш цөөн тооны одоо хэлэлцэгчтэй тийм хэлүүд бол бас байгаад байдаг гэсэн. За тэгэхээр хос хэл үүсэж байгаа шалтгаан бол ийм байдаг байна. За түрүүн ярьж исэн тэнцвэртэй хос хэл гэдэг ойлголт хос хэлний асуудал дээр бол яригддаг. За тэгвэл энэ яг юу хэлээд байгаа юм бэ талаар танилцъя. За тэгэхээр энэ дээр бол ихэнх хос хэлтэн бол хэлний мэдлэг болон хэрэглээний хувьд бол ер нь бол тэнцвэртэй биш байдаг. За бид нар бодохдоо юу гэдэг бас тэнцвэртэй байж болох юм байна. Англи хэлэндээ, монгол хэлэндээ ч гэдэг юм уу, айл алин дээр нь яг тэнцвэртэй яваад байна гэж бол боддог. Гэхдээ бол тийм биш байдаг. За энэ нь бол ихэвчлэн тухайн хэллээ өөрсдийнхөө төвшөнд л мэддэг. Эсвэл хэлээ өөр зорилгоор амьдралын одоо янз бүрийн нөхцөл хүрээнд эсвэл янз бүрийн хүнтэй бол ашиглаж байгаа энэ үзэгдэл. За мэдээж дотроо бол олон янз. За жишээ нь нэг хэлээрээ бичиг үсгээ мэддэггүй байж болно. Эсвэл нэг хэлээрээ зөвхөн нэг сэдв хүрээнд л айгуу чөлөөтэй ярьж иж болно. За эсвэл зөвхөн нэг хэлнийхээ идэвхгүй мэдлэгтэй байж болно тий. За эсвэл нэг хэлээрээ одоо акценттай ярьдаг байж болно. За эсвэл одоо юу гэдгийг тоолох, залбирах ч гэдэг юм утасны дугааруудыг одоо хэлэхэд тухайн хэлний эсвэл онцлог шинж чанар одоо илрэх бас боломжтой байдаг. За тэгэхээр бол тэнцвэртэй хос хэлний үзэгдэл гэдэг бол бас тийм ч болоод байх боломжгүй гэдгийг бол эндээс бол бас харж болно. За тэгэхээр энтэй уялдаад энэ хэлний үүргийн асуудал бол сөхөгддөг. За тэгэхээр юу вэ гэхээр хэлийг бол бид нар мэдээж хөвчлэн өөр зорилгоор амьдралын янз бүрийн хүрээнд хүнтэй бол ашигладаг гэдээ хэлсэн шүү дээ. Тэгэхээр эцэг их хах トゥ хамаатан садан найз нөхөд тий. За цаашлаад ажлын хамт олон ажил дээрх албаны одоо нөхцөл байдал эсвэл одоо юу гэдэг нь шашин шүтлэгтэй холбоотой байдал, хобби, хөшөөсөө шалтгаалаад бол хэлийг янз бүрээр бол ашигладаг. За тэгвэл энэ дээр хос хэлний маань тэгвэл яг яаж ажилт юм бэ? Тэгэхээр хос хэл дээр энэ дээр хэлний давмгай байдал гэдэг зүйл яригддаг. За өөрөөр хэлбэл энийг language dominance гэж хэлээд байгаа. За энэ нь болохоор хос хэлтэй хүмүүс ихэвчлэн нэг хэлдээ давуу байдаг. Буюу тэр нэг хэлэн дээрээ илүү давуу байх тухай асуудал. За мэдээж цаг хугацаа одоо явах тусам за энэ давуу байдал бол өөрчлөгдөх бас боломжтой. За мөн өөр нөхцөл байдал, давуу байдал нь бас өөр байж болно. За жишээлбэл юу гэдгийг Испани одоо англи хэлтэй хос хэлтнүүд бол юмыг өөрөөр нэрлэх хандлагатай бол байсан гэсэн юм судалгаа байдаг. Жишээлбэл гэр бүлийн хүрээнд, сургуулийн хүрээнд, шашин шүтлгийн хүрээнд тий одоо хоёр хэл дээрээ арай өөрөөр нэрлэх ийм хандлагатай байсныг бол судалгаа бас харуулсан байдаг. За тэгээд энэ давуу байдлыг яг хэрхэн яаж тодорхойлоод байгаа юм бэ, томьёолоод байгаа юм бэ гэдэг нь бол одоо хүртэл бас тодорхой бас байдаг. Өөрөөр хэлбэл энэ дотроо юуг авч үзэх юм бэ гэдэг нь тодорхой бас. Жишээлбэл хэрэглээний давтамжийг авч үзэх юм уу? Эсвэл хэлцэн дүрмийн чадамжийг нь авч үзэх юм уу? Үг нэрлэх чадварыг нь авч үзэх юм уу? Эсвэл одоо тухайн хүн өөрийгөө тэр одоо үнэлж байгаа хэлний үнэлгээг нь авч үзэх юм уу? Тэ? Тэгэхээр яг юуг оруулах нь бол бас тодорхой бас ийм
бол байдаг бахнэ. За дараа нь өмнө хичээл дээр бид бас ярьж ирсэн те language attrition буюу хэлний унган чанар алдагдах, хэлний хэврэгшил явагдах үзэгдэл гэдэг зүйл хос хэлэн дээр хос хэлээр ярьж байгаа хүмүүсүүд дээр их тохиолддог. За тэгвэл энэ нь яг яаж тохиолдсон юм бэ? Ямар үзэгдлийг хэлдэм бэ гэдэг талаар танилцъя. За тэгэхээр энэ нь хэлний хэрэглээний цар хүрээ буурах эсвэл алга болох үед хэлний унган эсвэл одоо хэврэгших чанар алдагдах энэ шинж тэмдгүүд бол цаг хугацааны явцад бол илэрдэг гэж үздэг. За тэгвэл энэ хэлний илэрхийллийн түвшиндээ яаж илэрдэг юм бэ гэхлээр за нэгдүгээр хэлэх гэж байгаа үгээ олоход бэрхшээлтэй байна. За өөрөөр хэлбэл за эний чинь нөгөө хэл дээр яг юу гэж хэлдэг вүлээ гэдгээ олохгүй төөрөөд байх тий. За эсвэл одоо эргэлзээ үсгээд байх. Энийг ингэчж хэлдэг билүү, тэгчж хэлдэг билүү, яг аль нь нэлээ гэд эргэлзээд байх тий. За эсвэл үг зүй, найруулга зүй алдаатай байх. За өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг за монгол хэл дээр монгол англи хос хэлтэй хүүхэд бай гэж бодъё. За тэгвэл монгол хэл дээрээ одоо үг бүтээх дээрээ тий үг зүйн бүтээврээ одоо зөв залгаж чадахгүй байх, үгээ зөв бүтээж чадахгүй байх, эсвэл одоо тухайн өгүүлбэрийг зөв найруулж чадахгүй байх ч гэдэм үү тий. За ийм асуудал бол гарах боломжтой. За жишээ нь энэ англи хэлтэй одоо хос хэлтэй хүн дээр тохиолдож байгаа энэ жишээ байна. За he arrived already 2 hours ago гэд хэлж чинь тий. За жишээлбэл энэ дээр бол найруулгын he already arrived 2 hours ago гэж хэлвэл мэдээж илүү амархан одоо хүндээ алгагдана. Гэтэл энэ дээр бол байршлын хувьд бол бас солиод байх ийм жишээ бол явагдчихэ тий. За дараагийн нэг илэрхийллийн түвшинд одоо гарах зүйл бол аялга буюу акцент байдаг. За энэ бол арай давмгай хэлний тэр нөлөөлөл нь бол илүүтэй байх боломжтой гэсэн. Жишээлбэл англи монгол хос хэлтэй хүн англи хэлний илүү давмгаасан бол англи хэлний одоо акцент нь илүү өндөр байх жишээтэй тий. За энэ талаасаа хэлж байна гэсэн. За хэлний ойлгох талын хувьд бол илэрхийлэх талаасаа бол харьцангуй бол бага өртдөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэг тийм эргэлзээ эсвэл одоо тийм бэрхшээл бол үүсэх нөхцөл нь бол бага байна гэж үздэг. Тэгэхээр хөвчлэн хэлний энэ унган чанар алдагдах хэврэгш үзэгдэл бол илэрхийллийн түвшиндээ бол илүү тохиолдох боломжтой байна гэсэн үг. За дараагийн нэг асуудал бол хос хэлтэй хүн хос соёлтой байж болох уу гэдэг ийм асуудал бол нэлээд маргаантай байдаг. Тэгвэл энэ дээр ямар хариу өгдөг вэ гэхээр хос хэлтэй байна гэдэг бол хоёр соёлтой байна гэсэн үг биш ээ гэж бол шинжлэх ухаан үздэг. За өөрөөр хэлбэл энэ дээр хоёр хэл гэхдээ нэг соёл гэдэг асуудлыг бол гаргаж тавьдаг. Жишээлбэл Швейцарын германчууд Швейцарын герман хэлээр ярина, мөн стандарт герман хэлээр ярьдаг боловч соёлын хувьд бол швейцар хүмүүс тийм. За дараа нь хоёр соёлын нэг хэлтэй хүмүүсийн асуудал бол яригддаг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад одоо суугаа Британий одоо иргэд те. За энэ нөгөө экспатууд гэж хэлээд байгаа. За энэ яригддаг хан. За хоёр соёлын хос хэлтнүүд гэхээр одоо цагаачд яригддаг ч юм уу те. За ийм зүйл байна. Тэгэхээр хос хэлтэй байна гэдэг нь хос соёлтой байна гэсэн үг бол бас шууд утгаараа бол биш байх нэ гэсэн үг. За дараа нь хос хэлтэй болвол хоёр бие хүний онцлогтой байж болох уу гэдэг бас асуудал яригддаг. За тэгэхээр энэ дээр бас ямар хариу өгдөг вэ гэхлээр за ихэвчлэн бол хүмүүсүүдийн дунд бол ялангуяа хос хэлтнүүдийн дунд бол хоёр одоо соёлын тий хос хэлтнүүд тухайн хэлээр ярихдаа өөрсдийгөө өөрөөр мэдэрдэг гэж болоод хэлэх нь олонтой байдаг тий. За түрүүний нөгөө бид нар 11 хэлээр ярьдаг одоо хүүхд залуугийн бичлэгийг харж байгаа бас яг ялгаа авахгүй нэг ийм зүйлийг хэлжсэн тий. Би энэ хэлээр ярихад өөрийгөө арай өөрөөр мэдэрдэг. Энэ хэлээрээ ярихад илүү одоо сэтгэл хөдлөлийн хувьд илүү одоо өөртөө илүү холбогдоод байдаг ч гэдэг юм уу тий. За ийм үзэгдэл бол олон байдаг. За мөн энийг дагсан нэг юм Чехийн зүүр үг бол байна л да. За шинэ хэл сурвал шинэ сэтгэлтэй болно гэдэг. За гэтэл энийг бол шинжлэх ухаан бол няцаадаг. Өөрөөр хэлбэл энэ нь бол тухайн хүн одоо хос хэлтэй болоод байгаа нь энэ илүү тэдний одоо байгаа соёлын нөхцөл байдал тасан цогцох хандлага за эсвэл одоо юу гэдэг зан төлөвийн шилжилт өөрчлөлтийг болол илүү илтгэнэ. Түүнээс бол одоо тухайн хүн
хоёр өөр одоо бие хүний зан төлөвтэй, хандлагатай, төлөвшөлтэй байгаа тухайн асуудал бол биш ээ гэж болоод үздэг байна гэсэн үг. За дараагийн нэг чухал яригддаг зүйл бол хэлний гормын асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл хос хэлний одоо энэ үзэгдэл тархинд яаж боловсруулагддаг юм бэ гэдэг асуудал. За тэгэхээр энийг бол тархинд одоо яг энэ хилүүд те одоо боловсруулалтын түвшинд яаж боловсрогдоод байна гэхлээр за эхэндээ бол хоёр хил адил түвшинд бол тархинд идэвхжнэ гэж бол үздэг. За тэгтээ тодорхой хэмжээний дараалттай. За энэ нь болохоор нэг нь арай илүү идэвхжих боломжтой буюу нэг хэлний гормон дээр байгаа. Тэр идэвхжлийн тухайн асуудал. За эсвэл хоёулаа идэвхтэй хിവэр байж болох буюу хос хэлний гормын асуудал бол яригддаг. За тэгэхээр ийм хоёр байдлаар бол тархинд бол идэвхжил нь явагддаг байх нэ гэсэн үг. За дараагийнхын нэг зүйл энэ хэлний давамгай байдлаа дахиад хэдүүлээ сөхөөд ярий. За энэ дээр бол аль хэлээ ашиглах хаас үл хамааран тий ер нь бол олон хүчин зүйл бол нөлөөлнө гэж бол үздэг. За жишээ нь бол оролцогчдын хувьд тий өөрөөр хэлбэл тухайн хэлээр ярилцагчдын хувьд одоо хэлээрээ чөлөөтэй ярьж гин үгүй юу? Эсвэл одоо нийгмийн эдийн засгийн байдал нь ямар байгаа хэсэг. Эсвэл бие одоо юу гэдэг тухайн нийгэмдээ хэр ойлгож байгаа хэсэг гэдэг тухайн хэлээр ярилцагчдын нөхцөл байдлын асуудал. За хоёрдугаарт мэдээж байршлын асуудал яригдана. За хотод илүү яриад байгаа мó, хөдөө илүү яриад байгаа мó тий. За эсвэл одоо ажлын хүрээндээ яриад байгаа мó, амралтын хүрээндээ яриад байгаа мó тий. За энэ байдлаас үүдээд хэлний одоо тэр давамгай байдал бол бас өөр байх боломжтой гэсэн. За дараа нь нөхцөл байдлын одоо албан байдал тий. За жишээлбэл юу гэдэг нь Швейцарын герман хэллийг албан байдалд бол ихэвчлэн ашигладаггүй гэх юм. За дараа нь хэрэглээний агуулгын хувьд бас давуу байдал бол өөр байх боломжтой. Жишээлбэл тухайн хэллээрээ зарим сэдвийн илүү сайн мэдээ, заримыг нь бол бага мэдчих боломжтой гэсэн үг тийм. За дараа нь хэрэглээний зорилгын хувьд юу гэдэг нь хос хэлтэй хүмүүсүүд одоо цаанаа бол бас арай өөр зорилгыг бол бас тээж авах боломжтой. Жишээлбэл байр сууриа өсгөхч байт юм уу, нийгмээсээ тодорхой хэмжээнд зай барихч байт юм уу тийм. Тэгэхээр энэ зорилгын хувьд бол бас өөр байх боломжтой. За тэгэхээр хос хэлний хувьд тухайд бол ийм байна. За одоо хэдүүлээ хоёр дахь хэл эзэмшихээ тэгвэл авч үзцгээе. За тэгэхээр хоёр дахь хэлийг болохоор хэдүүлээ түрүү ярьсан тий L2 гэж хэлээд байгаа тий. За тэгвэл энэ L2 хэл эзэмшихэд нөлөөлөх ямар хүчин зүйлс байдаг вэ? Тэр талаар хэдүүлээ эхлээд ярилцъя. За хоёр дахь хэл эзэмшихийн хувьд тухайд болвол за нэгдүгээр мэдээж бол сурах нөхцөлийн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл энэ дээр өөрөө бие даад сурах юм уу эсвэл хүнээр заалах юм уу гэдэг асуудал. За хоёрдугаарт төрөлхийн мэдлэгийн тухай асуудал яригддаг. За хэдүүлээ хамгийн ихний хичээл дээр бол үзсэн тий. За хэл бол ямар хэлнээсээ үл хамааран хүнд одоо байглаас заяагдсан одоо ийм чанартай бол байдгаа гэдэг. За тэгэхээр энэ бол хэлний төрөлхийн мэдлэг юм аа гэдэг ийм санааг бол одоо нэрт хэл шинжээч Чомски гэдэг хүнд хэвшүүлсэн байдаг. За тэгэхээр энэ байдал бол бас нөлөөлдөг байх нэ гэсэн. За дараа нь нэгдүгээр хэлний нөлөө буюу их хэлний нөлөө тий. За тэгэхээр их хэл маань одоо тодорхой гадаад хэл суралцахад, тодорхой одоо хоёр дахь хэл суралцахад одоо шилжилтийн хувьд эсвэл хэл хоорондын нөлөөний хувьд бол бас өөр байх боломжтой байна гэсэн үг. За дараа нь хөгжлийн хувьд за жишээлбэл юу гэдэг нь хоёр дахь хэл эзэмшихэд мэдээж дандаа нэг төвшөндөө бол байгаад байна гэж бол байхгүй. Тодорхой хэмжээний бас дараалалтай бол хөгжиж тийм зүйл тогтолтой бол байна гэж үзнэ. За дараагийн энэ нэг хоёр дахь хэл эзэмшихэд нөлөөлж хүчин зүйл дээр энэ interlanguage гэдэг зүйл бол яригддаг. За энэ илүү хөвчлэн энэ хос хэл сурч байгаа хүмүүсүүдээс одоо үүдэлтэй гарч ирсэн ийм нэр томьёо. За энэ юу хэлээд байна гэхээр дунд чатны дүрмийн мэдлэгтэй байх тухай одоо ойлголтыг бол хэлдэг өөрөөр хэлбэл. За дараа нь хэл сурах үйлдэх насны нөлөө гэж. За энэ дээр болохоор
одоо тодорхой одоо хоёр дахь хэл сурах одоо шийдвэрлэх экзэгтэй үе гэж бас байдаг. За мөн бас мэдрэг үе гэж бодод байдаг. За тэгэхээр хэдүүлээ энэ болгоныг одоо дараа нэгээр нь задлаад аваад үзнэ. За дараа нь хамгийн сүүлд бол хувь хүний хүчин зүйлс буюу тухайн хүн одоо бас яг хэл сурах чадамжийн хувьд гэдэг юм уу эсвэл одоо авиасын хувьд тий. За эсвэл одоо сэдлийн хувьд ямар юм бэ гэдэг хувь хүний хүчин зүйлс бол учирдаг байна. За тэгэхээр хэдүүлээ нэгээр нь энийг задлаад аваад үзье. За тэгвэл сурах нөхцөл гэхээр за мэдээж бол өөрөө бие даанс оролцогч болоод орно. За тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэхлээр албан бус байдлаар өөртөө хэлний орчин үүсгэх. За эсвэл тухайн хэлний орчинд шууд орж суралцах тий. За тэгэхээр энэ дээр бол магадгүй өөртөө орчин үүсгэж байна гэдэг нь юу гэдэг одоо кино үзэж хийж болно. Эсвэл тодорхой одоо яг тухайн хэлээрээ ярьдаг тийм найз нөхдөдтэй байж болно тий. Гэх мэтээр өөртөө орчин үүсгээд байгаа байдал. Эсвэл тэр тухайн хэлээр одоо ярьдаг тэр оронд нь очиж орчинд нь орж суралцах тий. За энэ байдал бол өөрөө бие даанс суралцах хэлбэр рүү ордог байна. За дараа нь бол заалгад сурах гэдэг маань тодорхой одоо зааварчилгааны хүрээнд хөвчлэн бол энэ хийсвэр орчин тохиолддог гэж үздэг. Тэгэхээр одоо бодит нөхцөл байдлаас бол арай хол бол байх нь тий. За тэгэхээр хүмүүс бол хөвчлэн энийг бол хоёулангийн бол хослуулахыг бол ирмэлцдэг бол байх нь. Хоёулангийн хослуулж суралцдаг ийм онцлогтой байх нэ. За дараа нь төрөлхийн мэдлэг гэдэг яриад байгаа. За тэгэхээр энэ дээр юуг ойлгоод байгаа гэхлээр гадаад хэлийг сурахдаа их хэлээ сурч буйтай адил төвггүйгээр сурах тухай ойлголт бол яригддаг. Өөрөөр хэлбэл гадаад хэл их гэж ялахгүйгээр хэлний нийтлэгийн одоо төвшөнд те одоо нэг байдлаар ойлгох. Өөрөөр хэлбэл тэр түрүүний хэлсэн тэр нөгөө заяагтмал одоо тэр чанараараа хэлийг төсөөлөх ойлгох тухай асуудал яригддаг гэсэн. За энэ дээр нэг хоёр баримт дуртай. За эхнийх нь болохоор ихэнх хийсвэр хийгээд нарийн түүхтэй шинжтэй тэр мэдлэг болвол заавал хоёр дахь хэлээр дамжуулахгүйгээр бол бидний одоо тархинд бол хадагдсан байдаг. Эсвэл бид нар одоо энийг аль хэдийн суралцсан байдаг гэж бол үздэг. За хоёрдугаарт аль хэлээрээ одоо нийтлэг түгээмэл алдаа бол гаргах хандлагатай бол байдгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг монгол хэллэн дээр гаргаж байгаа тэр алдаа англи хэл дээр гаргаж байгаа алдаатай бол бас яг адил өрнөд авах боломжтой гэсэн. За дараагийн нэг хүчин зүйл бол их хэлний нөлөө байна. За өөрөөр хэлбэл бас нэгдүгээр хэлний нөлөө гэж хэлээд байгаа тийм. За тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр хоёр дахь хэлээ суралцж буй хүмүүс хэлний талаарх ерөнхий мэдлэгтэй байдаг. За мөн өөрийн хэлний хэлцүүн дүрмийн мэдлэгээ нөгөө хэлэндээ бас шилжүүлэх гэдэг ийм хандлагатай бас байдаг. За дараа нь ихэвчлэн анхан шатны түвшиндээ ийм шилжилтийг бол хийдэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо гадаад хэлийг сураад анхан шатны түвшинтэй байгаа бол өөрийнхөө хэлний одоо тэр суур мэдлэг, хэлцүү мэдлэгээ нөгөө хэл сурах дээрээ илүү шилжүүлэх гээд байгаа. Тэр үзэгдлийг бол хэлээд байна гэсэн. За хэдүүлээ жишээтэй танилцъя. За жишээ нь авиан зүйн түвшиндээ ямар байх юм? За жишээ нь Япончууд болохоор ир гэдэг авиаг бол тэр болгон ялгадаггүй. За энээсээ үүдээд одоо жишээлбэл гадаад хэл сурахтаа одоо ирийг хольд солиод хэлээд байх ийм тохиолдлууд их байдаг. За энэ бас солонгосчууд дээр бас нэлээд түгээмэл тохиолддог алдаа гэсэн үг. Жишээ нь юу гэдэг радио restaurant гэдэг үг байлаа гэхэд restaurant ладио гэж хэлэх гээд хандлагатай байна гэсэн үг. За дараа нь үгзийн түвшинд. За жишээ нь герман хэлэнд одоо үргэлжилж байгаа цаг гэж бол байдаггүй. Тэр утгаараа одоо өөр одоо англи хэл сурж байгаа тохиолдолд гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг монгол хэл сурж байгаа тохиолдолд өөрийнхөө хэлнийдээ байхгүй үзэгдлээрээ шууд одоо цаг дээр хэлэх гээд ийм алдаанууд гарах боломжтой гэсэн. За жишээлбэл бас өгүүлбэр зүйн түвшин тэгвэл ямар байх вэ? За жишээ нь Испани хэлтэй одоо нэгдүгээр хэлтэй хүмүүсүүд бол Испани хэл дээр хөвчлэн нөгөө өгүүлэх түүнийг бол байнга тодруулж хэлдэг. Тэр утгаараа одоо нөгөө гадаад хэл сурж байгаа дээр яг энэ байдлаа тавтаж гаргах гэдэг ийм хандлага бол бас байдаг гэсэн. За дараа нь үгийн сангийн түвшинд. За жишээ нь герман хэлэнд бол юу гэдэг сургуультай очно гэхийг бид нар бол юу гэдэг англи хэл дээр одоо visit school гэж бол хэлээд байна тий.
Гэтэл одоо монгол хэл дээр бол сургуультай очих. Гэхдээ энэ нөө энтхэг Европын хэлний хувьд одоо өгүүлбэрийн бүтцийн хувьд уул нь бол урдаа байх боломжтой гэсэн ч гэсэн үгийн сангийн түвшиндээ бол бас герман хэлний онцлогийг агуулад хойноо байж байгаа ч тийм тий. Тэгэхээр шүүлээ бисөх гэж хэлж байна. За дараа нь энэ прагматикийн түвшинд буюу хэрэглээний зүйн түвшинд. За энэ нь яадаг вэ гэхээр бас тодорхой хэмжээнд бас тухайн хэлний нөлөө бол бас нөлөөлнө гэж бодол үздэг. Жишээ нь солонгосчууд бол одоо ямарваа нэг зүйл эсэргүүцэх эсвэл татгалцснаа илэрхийлэхдээ ер нь бол уучлал өсөх үгсийг бол оруулдаггүй юм хандлагатай байж хахад одоо англи хэл дээр бол байнга одоо please ч гэдэг юм уу те нэг тодорхой тийм зүйлсийг бол оруулах хандлагатай гэж байгаа жишээтэй. Гэх мэтээр бол тухайн одоо нэгдүгээр хэлний нөлөө бол бас хоёр дахь хэлэн дээр маш хүчтэй нөлөөлдөг байх нэ. За хэдүүлээ нэг тасгал ажиллах гад үзье. За та хэд энэ үгнүүдийг монгол руу орчуулах гад үзье тий. Сэтгэл За чатаар хариулж болно. За нэг нэгээрээ дараалаад орчуулах гад үзье. Mind нь сэтгэл тий. Education нь боловсрол тэгээ love нь хайр гэх үү? За Mind оюун санаа гэж би орчуулсан юм. Тэр боловсрол хайр. За өөр хувилбар төвшүүлэх хүн байна уу? За саяны хүн болохоор сэтгэл боловсрол хайр гэх тий. За өөр санаа төвшүүлэх хүн байна уу? За Сэтгэлгээ боловсрол хайр. Ухаан санаа, боловсрол хайр. ухаан санаа, Оюун санаа, оюун ухаан гэдэг. оюун санаа, Оюун санаа боловсрол хайр. оюун санаа боловсрол хайр. За тэгвэл та эдээс эхний асуултаа тавья. За ямар ч байсан орчуулчлаа тий. За тэгэхээр утгын давхардал ер нь байна уу? Хоёр хэлэн дээр. Mind love хоёр дээр байх шиг. За давхардал бол байна. Боловсролын хувьд давхардаагүй юу? Mind сэтгэл гээд үзвэл давхардахгүй хаа. Зөвхөн оюун санаа боддог гэж зарим хүмүүс хэлсэн. Тэгэж үзвэл давхардаг шүү дээ. Давхардах. За өөр хүмүүс юу гэж бодож байна? Энэ утгын хувьд давхардах болов? Давхартна. Давхартана. За тэгвэл хоёрт нь утгын шинж чанараараа ялгаатай зүйлс байгаа болов? За ерөнхий утгын хувьд Ойлцоо явахтай. байна. За утгын шинж чанараараа тэгвэл ялгаатай зүйлс бий юу? Байхгүй гэж бодож байна. Ойролцоо утгатай. Бага. За одоо жишээлбэл би та хэд одоо англи хүн байя гэж бодъё. Англи хүний mind гэж ойлгож байгаа тэр ойлголт, тэр утгаа ойлгож байгаа тэр шинж чанарууд тий ямар ч одоо контекст нөхцөл байдалд ойлгож байгаа тэр байдал монгол хүний ойлгож байгаа тэр сэтгэл гэдэг зүйлтэй ойр болов адил болов? Өөр. Адилхан боохгүй хаа. Адилхан буухгүй байна тий. Тэ За боохгүй. тэгэхээр энэ дээр бол өөр зүйлс бол бодогдчихээн. За жишээлбэл юу гэдэг Хүн өөрийнхөө л ойлгох. за хүн өөрийнхөө ойлгох гэхээсээ илүүтэй соёл өөрийнхөө ойлгоод байна тий. Хоёул Одоо англи хэлтэй соёлд одоо mind гэдэг ухагтхан яаж тогтож бүрэлдсэн байдал эсвэл одоо монгол хэл соёлтой хүмүүс сэтгэл гэдэг ойлголт яаж тогтож бүрэлдсэн байдал гэдэг бол өөр байх боломжтой гэсэн. Соёл сэтгэлгээ нь өөр. За тийм байна. За дараа нь боловсрал гэдгийг бас яг ижил төвшөнд ойлгох боломжтой болов? боловсролууд ижил төвшөнд байхаа. Би ч бас тэгж бодож байна. Ижлэхээ ойлгох. Ерөнхийдөө тухайн одоо хам сэтвээсээ хамаарат боловсрал гэдгийг яг хуу сургах тухайн юугаараа бас өөр байна гэж би бол ойлгож байна. За хайрын хувьд адил болов? Үгүй адилхан. Герман хүний хайр, монгол хүний хайр адил болов? Шал өөр. Герман хүний ээжигээ хайрлахаар монгол хүний ээжигээ хайрлахаар адил болов? Монголчууд яхан илүү ойлгох магадгүй. Өгийн хувьд адилхан уламжлал нь жоох өөр гэж байна. Ясан шиг. Тийм. Аашаа. За Тэгэхээр бас соёлын ялгаа байна да.
Эндээс хэдүүлээ юу харж байна гэхэлэр ер нь бол одоо ингээ хос хэлтэй хүмүүсүүдэд байлаа гэхэд ийм ойлголтын хувьд гэдэг юм уу эсвэл тухайн одоо юмс үзэгдлийг одоо тэр үнэлэмжийн хувьд гэдэг бол бас хоёр соёлоос шалтгаалаад өөр бол байх боломжтой гэсэн үг. Тийм байна. Нэр нь харьцангуй юм байна. Тийм. Тэгэхээр ерөнхий давхарлт мэдээж байна. Давхардахгүй юмнууд бас байх боломжтой байна тий. Тэгэхээр энэ дээр бол бас болгоомжтой хандах хэрэгтэй байна гэсэн үг. За дараагийн нэг нөлөөлөх хүчин зүйл бол хөгжлийн асуудал яригддаг. За өөрөөр хэлбэл хос хэлний хөгжил тэр их хэлний хөгжлийн одоо тэр зүй тогтоол дарааллын одоо тэр үйл явцтай яг адилхан явагдаад байд юм уу эсвэл өөр явагдаад байд юм уу гэдэг асуудал. За тэгэхээр ээл хоёр одоо тэр суралцах дараалал тий ээл нэгээс үл хамааран болол ижил төстэй болол байх боломжтой гэж болол үздэг. За өөрөөр хэлбэл хид хідэн өөр хэлтэй ээл нэг хэлээр ярьдаг хүмүүсүүд ээл нэг хэлний өвзөн бүтцийг үл харгалзан англи хэл дээрх хэл зүйн бүтээрүүдийг сурахлахдаа дарааллын хувьд бол ижил зүй тогтлыг бол баримталдаг. За жишээлбэл өнгөрсөн цаг дээр за нэг ED гэдэг нөхцөл авч ийн олон тоон дээр S гэж ийн үргэлжилж буй дээр ING ч гэдэг юм уу тий. За ийм юм дээр бол бас ижил байх боломжтой гэсэн. За дараа нь ээл хоёрын олон алдаа ээл нэгийн шилжилтээс бол үүсдэггүй гэж үздэг. За жишээ нь энийг юугаар хэлээд байна вэ гэхээр за турк, серб, хорват, итали, грек, испани хэлний тий ээл нэг хэлээр ярьдаг хүмүүсүүд герман хэлээр ярихдаа зарим ялах зэгшүүнийг бол гээдэг. Гэтэл энэ хэлүүд нь ийм ялах зэгшүүнүүд бол байдаггүй. Жишээлбэл юу гэдэг нь ялах зэгшүү гэхлээр нөгөө нэг the article leader гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хэлүүдэд бол эднэр нь байхгүй мөртлөө нөгөө байдаг хэлнийхээ ашиглаад ярихдаа бол эднэр өөрсдөө байхгүй мэтэр бол бас гаргаад ах юм хандлага бол байдгаа гэсэн үг. За хөгжлийн хувьд бол тэгэхээр бас тодорхой хэмжээнд бол ижил төстэй зүйлс бол байдаг бахнэ. За дараа нь бол ихэнх хоёр дахь хэл эзэмшиж байгаа хүмүүсүүдийг бол дунд түвшний хэл зүйн дүрмийн мэдлэгтэй гэж бол үздэг. Тэгээд энэ үзэгдлийг бол interlanguage гэж хэлдэг. За энэ нь юу вэ гэхээр одоо тухайн анх дахь хэлнийхээ хэл зүйн дүрмээс бол мэдээж тодорхой хэмжээнд ялгаатай. За хэлний суур дүрмийн мэдлэгээ гадаад хэл сурахдаа бол голцоо ашиглана. Үүний нөлөө нь их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нэгдүгээр хэлнийх нь хэл зүйн мэдлэг хэдий чинээ их байна. Төдий чинээ нөгөө хэлний одоо дүрмээ яг тийм маягаар болоо сурах гадах хандлага байна гэсэн үг. За дараа нь гаргаж байгаа алдаанууд нь бол дадал болсон байх хандлагатай болоод байдаг гэж үздэг. Тэгээд энэ үзэгдлийг нь болохоор энэ fossilization гэж болоод нэрлэдэг байдаг гэсэн. За тэгэхээр би жишээлбэл юу гэдгийг монгол хэл дээр тодорхой хэмжээний одоо бас найруулгын алдаа гаргадаг бол англи хэл дээр найруулгын алдаа гаргана гэсэн үг. Монгол хэл дээр үгзүү алдаа гаргадаг бол англи хэл дээр гадаад хэл сурч байгаа тохиолдолд тэр алдаагаа бас яг гаргаад байх хандлагатай байдгаа гэсэн. Тэгээ энэ нь аль хэдийн тухайн хүн суудсан байх тухай асуудал байна гэсэн. За дараагийн нэг хүчин зүйл бол хэл сурах үйлдэх насны нөлөө гэж байгаа. За тэгэхээр ихэнх хүний хувьд бол тухайн гадаад хэлийг хэдэн наснаас суралцсан байх нь бол маш чухал нөлөөтэй байдаг. За яг шинжлэх ухааны хувьд бол үзэхдээ ерөнхийдөө бол санал нэгддэг. Хэдий чинээ бага наснаас эхлэн төдий чинээ бол тэр хэлний чадвар нь бол өндөр байна гэж бол үздэг. За энэ дээр бол хоёр онол бол яригддаг. Нэгд нь болохоор энэ эзэгтэй үеийн онол буюу за мөн өөрөөр бас шийдвэрлэх үеийн онол гэж нэрлэдэг. 7 наснаас хойш одоо гадаад хэл сурвал тухайн гадаад хэлийг унган мэт суралцах боломжгүй гэдэг онол. Тэгэхээр 7 наснаас хойш сурсан хүн бол яг тэр одоо тухайн хэлийг одоо тухайн хэлний одоо юу гэдэг нөгөө native speaker гэж хэлээд байгаа тий. Одоо хэлээр яригч тэр хүний төвшөнд болол очих сурах
боломжгүй байх нэ гэсэн үг. За хоёр дахь онол нь болохоор мэдрэг үеийн онол гэж байна. За энэ юуг хэлээд байгаа вэ гэхлээр тухайн гадаад хэл сурахад хэлний ямар нэг төвшнийг сурах мэдрэмтгий үе гэж болоод байдаг. За энэ бол хэл сурах чадвар нас ахих тусам болоод буурдгаа гэж үздэг. За тэгэхээр энэ дээр бол яг тодорхой хязгаарсан насны зааг болоод байхгүй. За тэгэхээр хэлний төвшөнд гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр нөгөө авиа зүү, үгийн сан, үг зүү, өгүүлбэр зүүн төвшингүүнээ яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ төвшингүүд дээр мэдрэг байх тухайн асуудлыг ярьж байна гэсэн үг. Жишээлбэл авиа зүүгийн дуудлагын хувьд айгүй хэцүү гэж ярьдаг шүү дээ бид нар. Эсвэл одоо юу гэдгийг үг зүүн хувьд, өгүүлбэр зүүн хувьд айгүй төвөгтэй хэл Монгол хэлж гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэний ард бас нэг ийм мэдрэг үеийн онол гэдэг зүйл бол бас яригддаг байх нэ гэсэн үг. За англи хэлний хувьд ер нь хамгийн хэцүү нь юу юм бол аль төвшөндөө бол хэцүү хэл гэж бодож байна. Англи хэлний хувьд үг зүүн хувьд хэцүү хэл мөн болов? Ерөнхийдөө нөгөө нэг төстэй хэл сурсан хүмүүст бол амархан байдаг юм шиг байна. Бидний хувьд болохоор яг сурж явах явцад эхлээд яг анхан шатнд тахад авиа зүү тэг яаж дуудлах нь хэцүүсэн баг. Тэгээ бас дөрмөн нөгөө нэг монгол хэлний шал өөр болохоор бас нэлээд хэцүү байсан баг. Гэхдээ яг одоо яг нөгөө олон жил амьдраад сурсан хүмүүсийн хувьд гэх юм бол дараагийн төвшнийг дөрвөн болон үгийн санаа нь хэцүү баг. Яг ойр зүрийн үгийн сан амар ихтэй. Монгол болохоор нөгөө нэг байдаг шүү дээ. Ойр зүрийн ярихтай амар маш олон тийм уран зохиолын хэллэгч юм ордог. Англи хэлэнд болохоор энгийн үгнүүд амар ихтэй юм санагддаг. Тэгээ анх сурж байгаа хүмүүс болохоор энгийн үгээ мэдчих юм бол ингээд ийш шиг явчих болдог. Гэхдээ яг дараагийн төвшөнд одоо бизнес англи хэлж гэдэг юм уу те эсвэл уран зохиолын англи гэх юм бол маш түүхтэй хэцүү болж эхэлдэг байх гэж бодож байна. За тэгэхээр энэ бол мэдрэг үеийн байдлыг ярихын тулд тодорхой бас ийм хэлний төвшингийн явдал онцолдог ийм зүйл бол байх нь тий. Тэгэхээр энэ хоёрыг болохоор бас ялгаж салгаж ойлгох нь бол чухал байх нэ. За тэгэхээр хамгийн гол чухал санаа бол энэ хэдий чинээ бага наснаасаа эхэлж одоо сурна төдий чинээ бол тухайн хэлний чадвар бол энэ байна гэсэн юм байна. За дараа нь хамгийн сүүлийн хүчин зүйл бол хувь хүний хүчин зүйлс орж ирнэ. За энэ бүр маш чухал хүчин зүйлс. За энэ дээр бол хоёр санаа бол их чухлаар яригддаг. За нэгдүгээрт нь бол чадамжийн асуудал яригдана. За тэгэхээр ээл түү суралцагчид хэл сурах чадвараараа бол мэдээж харилцаа адилгүй. Хурдан сурдаг хүн байна, удаан сурдаг хүн байна. Эсвэл одоо амархан юмыг хүлээж авдаг хүн байна, эсвэл хэцүүгээр тойруулж хүлээж авдаг хүн байна. Сайн муу гэх мэтэр те янз бүр болоод байна. За хоёрдугаарт сэдлийн асуудал бол яригдана. За энэ дотор бол гурван зүйлийг бол онцолж авч үздэг. За нэгдүгээрт бол тодорхой хэмжээнд хэрэгслийн зорилгоор бол одоо сэдлэр одоо хэл сурч байгаа байдал буюу хэлний мэдлэг нь ямар нэг зорилгод хүрэхэд тусалдаг тий жишээлбэл ажил тэнцэх, дамжаа тэнцэхийн тулд тухайн хэлийг сурч байгаа байдал ч гэдэг. За хоёрдугаарт нь нэгдэн нийлэх сэдэлтэй байж болно. Энэ нь өөрөөр хэлбэл тодорхой нийгэмшлийн шинжтэй. Жишээлбэл өөрийн болон бусдын соёлыг ойлгох, хамтрагчаа илүү ойлгох ч гэдэг юм уу тий. За дараа нь дотоод сэдэл буюу одоо илүү суралцахын тулд тий суралцах тэр явдлыг бол хэлээд байгаа. За тэгэхээр хувь хүний хүчин зүйлс бол маш чухал бол байх нэ. Тэгэхээр тэр сэдэл дээрээ тэр зорилго өдр нь бас тодорхой байх чадамжаа бас зөв тодорхойлох тий тэр байдал бол маш чухал байх нэ гэсэн үг. За тэгэхээр хэлний энэ хоёр дахь хэл сурах эзэмших асуудал дээр бол мэдээж дөрвөн чадварыг бол ярьдаг. Та хэд маань ч гэсэн бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр мэдээж энэ дээр бол ойлгох тал, илэрхийлэх тал гэж хоёр байна. За ойлгох тал дээр бол сонсох, унших бол орно. За энийг өөрөөр хэлбэл бас идэвхгүй тал гэж хэлдэг. За дараа нь илэрхийлэх тал дээр бол ярих, бичих гээд идэвхтэй хэсэг нь орж ирж байна. За
ихэвчлэн энэ дээр бол ойлгох тал болол илэрхийлэх талаасаа бол илүү байдаг гэж бол үздэг. За мөн ихэвчлэн аман одоо чадварууд болох одоо сонсох, ярих, бичгийн чадвараасаа бол илүү байна гэж бол үздэг. За та эдэнтэй санал нийлэх үү? Энд бүгдээрээ ямар нэг байдлаар бол бас гадаад хэл үзсэн, хоёр дахь хэл үзсэн хүмүүсүүд байгаа тий. ерөнхийдөө нийлж ин дөө. Ерөнхийдөө нийлж байна тий. Тий. За эсвэл одоо бичгийн чадвар нь илүү хүн бий юу энд? Унших, бичих нь илүү, сонсох, ярихаасаа илүү хүн бий болов? За мэдээж бас тодорхой хэмжээнд бол байна тий. Гэхдээ одоо дийлэн хувь нь бол ийм байх хандлагатай байдгаа гэсэн баримт байдаг гэсэн үг. За тэгээ энэтэй холбоотой хоёр дахь хэл сурж байгаа хүмүүсүүдэд бол би түрүүн ч ярьж байсан энэ Европын холбооноос гаргасан хэлний төвшнийг одоо хөтөлбөр гэдэг зүйл байдаг, framework гэдэг зүйл байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэлний төвшөнд тухайн хүний хэлний чадварыг бол ангилж хуваагаад оруулсан байдаг гэсэн үг тий. Тэгэхээр А1 төвшин, А2 төвшин бол ерөнхий одоо суур төвшин бахан, B1, B2-т бол одоо илүү бие даасан дунд төвшөнд бол ашиглаж байна. C1, C2-т бол илүү одоо агсан төвшөнд тий чадамгаа төвшөнд бол одоо хэлийг ашиглаж байгаа, хэрэгжилж байгаа байдлыг. За тэгэхээр энэ бол ийм стандарт учраас тодорхой хэмжээнд бол хүмүүсүүдийн хэлний мэдлэг чадрыг бол тогтооход бол ашигладаг ийм зөвлөл байх нэ. За тэгээ миний хичээл ерөнхийдөө ингээд дуусч байна. Тэгээд цааш нь яг энэ хос хэлний асуудалтай, хоёр дахь хэлний асуудалтай холбоотой дэлгэрүүлж судлаа мэдээ гэж хүсвэл за дараах одоо ном зүг бол ашиглах бол боломжтой. За мөн би бас хуваалцсан байгаа тийм нөгөө групп дээр ерөнхийдөө яг энэ хэл ярианы хөгжил, хэл эзэмшгүйтэй холбоотой бас сонгодог гэдэг юм уу, заавал унших шаардлагатай ном, сурах бичиг материалуудыг бол бас чагсаалтаар бол хуваалцсан байгаа. Тэндээс үзэж харж болно. За тэгээд дараагийн хичээл хүртэл нэг гэрийн даалгавар өгье. За тэгэхээр бүгдээрээ бол хүүхдүүдтэй ажиллаж байгаа. За ялангуяа хос хэлтэй, хоёр дахь хэлтэй хүүхдүүдтэй бол ажиллаж байгаа. За тийм болохоор хэдүүлээ нэг хүүхдүүд дээрээ нэг даалгавар хийлгүүлээд ажилуулад тэр ажилласан туршлагаа дараагийн хичээл дээр танилцуулъя тий. За тэгэхээр энэ сэтгэл судлалд нэг юм Stroop task гэдэг нэг сэтгэл зүйн туршилт байдаг. За энэ яадаг task вэ? Яадаг туршилт вэ гэхээр тухайн одоо хүний анхаарлыг, танин мэдхүйн уян хатан байдлыг, ой тогтоолтыг за ялангуяа тэр дундаа ажиллаж байгаа ой тогтоолт тий. Тэрийг шалгах зорилготой ийм сэтгэл зүйн туршилт бол байдаг. Энэ Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлаач Stroop гэдэг хүн гаргасан. За тэгээд энэ хүний энэ туршилтаар бас одоо яг энэ хос хэлтэй хүмүүсүүдийн саяны энэ чадваруудын хөгжил нэг хэлтэй хүмүүсүүдийнхээс ямар байдаг вэ гэдэг ийм судалгааг бол анх бас хийсэн байдаг. Гэхдээ энийг энэ даалгаврыг ашиглаад тий. За энэ дээр бол хос хэлтэй хүүхдүүдийнх бол за мөн бас хүмүүсүүдийнх, насан турш хүмүүсүүдийнх бол илүү энэ даалгавар дээр бол сайн гүйцэтгэж байгаа ийм үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл хос хэлтэй хүмүүсүүд нэг хэлтэй хүмүүсүүдийг бодвол илүү танин мэдхүйн чадрын хувьд уян хатан, за дээр нь анхаарал төвлөрөлтийн хувьд илүү сайн, за ой тогтоолтын хувьд бас илүү сайн гэсэн ийм үр дүн бол гарсан байдаг. Тэгэхээр энэ туршилтыг хэдүүлээ хүүхдүүд дээрээ хийх гээд оролдоод үзье тий. За тэгэхээр энэ туршилт яадаг вэ гэхээр нэгдүгээр эхний хэсэг нь болохоор үгсийг уншуулдаг. За энэ ямар үгс байна вэ гэхээр тухайн үгийг ингээ өнгөөр ялгаад бичсэн тий. За улаан гэхдээ эхний даалгаврын заавар маань зөвхөн уншуулна. Түүнээс л өнгийг нэрлүүлэхгүй. За тэгэхээр энэ дээр улаан гэж юм. За дараагийнх нь цэнхэр гэж юм. За дараагийнх нь ногоон гэж юм тий. За гэхдээ өнгөн зурж байгааг та бас харж байгаа бах. За дараагийнх нь шар гэж юм. За дараагийнх нь цэнхэр гэж юм тийм ээ. За тэгэхээр энийг эхнийх нь бол уншуулад харчиж байгаа байдал.
За дараагийнх нь даалгавар болохоор өнгийг нь нэрлүүлнэ гэсэн үг. За тэгэхээр өнгийг нэрлэж чадчихэв үү, чадахгүй байна уу? Тэ одоо бол уншуулахгүй байх нь байна. За энэ бол цэнхэр өнгөтэй байх нь байна. За энэ дээр бол улаан өнгөтэй байна тий. Гэтэл ногоон гэж бичигдсэн байна. За энэ дээр бол ногоон өнгөтэй байна. Гэтэл шар гэдэг үг бичигдсэн байна тий. За энэ дээр бол шар өнгөтэй байна. Гэхдээ цэнхэр гэдэг үг байна тий. За энэ дээр бол улаан өнгөтэй, улаан гэдэг үг байна. Тэгэхээр энэ дээр хүүхдүүд чинь ер нь хэр алдчихээн, ямар алдаа гаргаж ийн гэдгийг нь ажиглаад хэдүүлээ дараагийн хичээл дээр тэр ажиглалтаа ярилццгаая дөхөө. За энэ даалгавраас асуух зүйл байна уу? Алдаа гэхээр яг яах вүлээ? Өнгөн зүрснийг одоо хэлэх юм уу? Эсвэл ямар алдаа гаргаж ийн гэдгийг яаж ажиглах вүлээ? Эхний даалгавар нь болохоор эхний даалгавар нь болохоор зүгээр үгсийг уншуулж байгаа тий. Тэр үгсийг уншихад хүүхэд анхаарал нь төвлөрөхгүй шууд одоо өнгийг хилээд байна уу? За хэр хурдан бас хариу үйлдэл үзүүлээд хилээд байна. Бодоод хилээд байна уу тий? Эсвэл зөрүүлж хилээд байна уу? Тэр байдлыг ажиглана гэсэн үг. За. За энэ бол үгсийг унших дээр байна тий. За дараагийнх нь болохоор өнгийг нэрлэхдээ бас яг өнгийн зөв нэрлэж чадчихэв үү? Эсвэл одоо үгтэйгээ холиод байна уу? Тэ? Эсвэл бодоод удаад байна уу гэх мэтэр ямар ажиглалтууд гарч ирж байна те? Тэр болгоныг ажиглаад харъя. Тэгэхээр энэ судалгааны үр дүнтэй хэдүүлээ таарч ийн үгүй юу гэж энэ даалгаврыг хийлгээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хос хэлтэй хүүхдүүд маш хурдан энийг хариу үйлдэл үзүүлээд маш хурднаар одоо нэрлээд хилээд чадчихэв үү? Эсвэл удаан байгаад байна уу гэдгийг л харах гэсэн. Тэр нөгөө үгсийн өнгийг нэрлэхдээ өөрийнхөө мэддэг хэлээрээ хэлэх нь шүү дээ, тий? Тэгээ энийг мэддэг хэлээрээ хэлж болно гэсэн үг. Гэтэ та хэд одоо Бүгд тохиолдолд монголоор тодорхой хэмжээнд би миний бодоход бол юу тайлбарлаж хэлэх гэдэг юм уу? монгол хэл зааж байгаа саяны өнгөнүүдийг бол нөгөө хүүхдүүд маань бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Тийм учраас монгол хэлээ илүү ашиглаасаа гэж би бол хүсэж байна. Англи биш. Тэгэхээр за энэ одоо жишээлбэл энэ үгийн энэ өнгийг нэрлэе гэдэг. Багштай энэ өнгийг нэрлээд хэлье гэдэг. Өнгийн нэрлүүлэх нь шүү дээ тийм. Тэгэхээр аль болох тохиолдолд өнг үг хоёр нь нийлж байгаа тохиолдолд нөгөө хүүхдийн цэнхэрл гэж хэлэх юм. Тийм өнг үг хоёр нийлж байгаа цэнхэр гэж хэлнэ. Үг хоёр зөрчивэл хүүхэд яг яагаад байгаа вэ гэдгийг л ажиглах гээд байна шүү дээ тий. Энэ тохиолдолд улаан. За энэ тохиолдолд улаан гэж бол хүүхэд бол өнгийг нь бол хэлэх нь. Гэхдээ хүүхэд ногоон гэж төрүүлээ хэлчих магадгүй байхгүй юу? Хариу үйлдэл үзүүлэх нь. Давхцсан тохиолдол бол нөгөө өөр мэддэг хэлээр хэлж болох юм тий. Тийм мэддэг хэлээр бас хэлж болно гэсэн. Тэгэхээр тэрэн дээр хүүхэд яг ямар хариу үйлдэл үзүүлээд байна гэдгийг л багш нар ерөнхийд нэг ажиглаад тэмдэглээд аваад ирээ л гэдэг.